Метролаун 91.7 радио таамттай байгаа нийт сонсогч та бүхэнд энэ өрөө мэндийг хүргэе. За мөрөөдөл сэдвийн дор мөрөөдөлтөө хэрхэн хүрч болох. За мөрөөдөлтөө хүрэхэд маш олон сад бэрхшээлүүд тулгардаг. Тэгэхээр энэ сад бэрхшээлүүдийг хэрхэн даван туулаад мөрөөдөлтөө хүрч болох вэ гэдгийг бол цувралаар та бүхэндээ хүргэж байна. Өнөөдрийн сэдв мөрөөдөл ба санхүү гэсэн сэдвээр ярилцах болно. За хүн болгон ер нь яг санхүү гэхээр би гэр бүлийнхэнтэйгээ аз жаргалтай юу гарч тутахгүй сайхан амьдрын ч гэж одоо ингэж мөрөөддөг шүү дээ. Энэ бол хамгийн том хамгийн чухал мөрөөдөл. За тэгээд бас одоо яг санхүүгийн хараат бус гэдэгчлэн өөрийнхөө хүссэн зүйлийг хүссэн цагтаа авах. Ийм одоо ингэж хүмүүс бол мөрөөддөг. За гэхдээ зарим хүмүүсийн хувьд бол энэ мөрөөдөл хിവэрэ үлддэг. Зарим хүмүүсийн хувьд бол энэ мөрөөдөл биш. Одоо хэрэгжүүлж амьдралтаа хэрэгжүүлж үлддэг тийм ээ. За тэгэхээр яг санхүү ер нь амьдралд чухал юм уу эсвэл мөрөөдөл нь чухал юм уу? Янз бүрийн хариулт баг тийм ээ. Тэгээд мэдээж хэрэг санхүү гэдэг бол тодорхой хэмжигдэхүүн. Мөнгөөр дүнгээр эсвэл эдгэрнгөөр хэмжигдэж байгаа зүйл. Тэгэхээр харин мөрөөдөл бол хэмжигдэхгүй том зүйл. Тэгэхээр том зүйл чухал уу жижиг зүйл чухал уу гэдэг ийм асуулт бодвол бид магадгүй мөрөөдлийг илүү чухал юм байна гэж бодох байх. Тэгэхээр мэдээж хэрэг бол хүн болгоны өдөр тутмын ярьдаг асуудал бол санхүүгийн асуудал тийм. Тэгэхээр магадгүй маш олон хүмүүс санхүүгийн асуудлыг бүхэл амьдралынхаа турш бодсоор өнгөрч байгаа. Тэгэхээр энэ санхүүгийн асуудал гэхээр магадгүй юу гэдэг нь заавалчгүй орлого багтай хүмүүстэй биш. Тодорхой хэмжээний орлоготой хүмүүстээр санхүүгийн асуудал гардаг, их хэмжээний орлоготой хүмүүстээр санхүүгийн асуудал гардаг. Магадгүй харин энэ санхүү маань бидний ярилцж байгаа мөрөөдөл гэдэг зүйлд маань хэрхэн нөлөөлж байгаа юм бэ? Гэдэг зүйл гарч эхэлж байгаа. Тэгэхээр мөрөөдөлд бид нэр хүрэхэд санхүүгийн асуудалгүй хүмүүс мөрөөдөлд өрдөг юм уу? Эсвэл бол тэр санхүүгээ одоо магадгүй мөрөөдлийнхөө хөшүүрэг болгож гинөө гэдэг ийм зүйл гарч эхэлж байгаа. Дийлэх хүмүүсийн толгойд юу гэхээр эхлээд санхүүгийн асуудлаа шийдчихэд би дараа нь гэдэг зүйлээ яриад. Түрүүн таны хэлдэг нөгөө бас гэр бүлтэйгээ ингээд хангалуун байна гэдэг энэ бол миний мөрөөдөл гэдэг. Тэгвэл тэр мөрөөдлийг бүтээхийн тулд зарим хүмүүс бол тэр өөрийн байгаа тэр сайхан амгалан гэр бүлээрээ байгаа тэр зүйлийг унгааж идэг. Жишээл бидний дийлхийн амнаас гарч байгаа зүйлүүд юу вэ нөө гэсэн. Энэ мөнгийг тэр мөнгийг энэ санхүүг энэ мөнгийг гэртээ харсан ч мөнгө бодож идэг. Ажил дээрч бодож идэг, годомч бодож идэг. Шүнчгсэн зүйдэл шүү дээ. Шүн өрт зүйдэлж байгаа тийм. Тэгээ зүйдэнд ортол тийм хүчтэй нөлөөлж байгаа зүйл. Тэгэхээр магадгүй энэ нөлөөллийг бид юу л эргүүлж болох юм бэ гэдгийг олж харах хэрэгтэй. Таны магадгүй тэр санхүүгийн араас яваад, тэр хөрөнгийн араас яваад өөр амьдралыг өрн таран хийсэн маш олон дүүхүүдийг бид амьдрал дээр харсан. Тухайлбал хүмүүс эхлээд хүн мөнгөний төлөө явдаг. Дараа мөнгөний цуглуулсан явдлаа тэр мөнгөөрөө эрүүл мэндийн төлөө явж эхэлдэг. Тэр энэ бол бидний тэнцвэрт байдлыг алдагдуулдаг зүйл. Тэгээ хүн төрөлхийн шуналтай байдаг гинэ. Ер нь бол хүн төрөхтөл ер нь бол их шуналтай. Тухайлбал жоох хүүхдүүд яадаг вэ гэсэн өөрийнхөө тоглоомыг тоглолцоод өөр хүүхдийн тоглоомыг харахаараа тэр хүүхдийн тоглоомыг авах гэж уйлдаг. Энэ бол шунал гэсэн. Тэгээ энэ зүйлийг бид нар ийм шунал гэдэг бол бас нэг талаараа бид бол муу гэдэг тийм. Тэгвэл ягаад сайн зүйлд шунж болохгүй юм бэ? Та өнөхөрөө санхүүгийн асуудлыг шийдмээр авал тэр мөрөөдөлтөө одоо би одоо санхүүгийн асуудлыг шийдчихвэл мөрөөдлийн төлөө явах гэдэг байна. Миний мөрөөд хүмүүсийн төлөө хүмүүст одоо туслах, хүмүүсийн сайхан амьдралыг бүтээхэд одоо зүтгэх гэдэг ч юм уу. Ийм мөрөөдөл. Гэхдээ би санхүүгийн асуудалтай байгаа учраас энэ мөрөөдөл маань биелдэггүй маа. Ийм хаалтууд өгдөг. Тэгэхээр юу гэхээр мөрөөдөлд хүрэхэд, мөрөөдөл рүү тэмүүлэхэд тэр санхүү танд магадгүй маш хүчтэй өвшөрөг болно. Одоо зарим хүмүүс ингэдэг шүү дээ, байртай болчихвол. Залуу хүмүүсийн бидний дунд нэг том асуудал бол байрны асуудал. Орон сууцнд орчихсон. За дараагийнх нь бол өндөр цалинтай ажилд орохын асуудал. Тэгэхээр энэ зүйлийг хэрвээ та хүсэж байгаа бол тэрийг мөрөөдөлтөд уух хэрэгтэй. Та юу л зорж байгаа вүлээ? Тэгвэл энэ зүйлд маань энэ санхүүг босгох зүйл яаж одоо хэрэгтэй болох вэ гэдэг. Дийлэх дэлхийн бизнесмэнүүдийн одоо анхдагчдын хувьд бол өөрийн эхлэлийг санхүүг бол тэгээс гисэн байдаг. Түүний эхлэлний үс ихэр сайн төлөвлөл ба мөн өөрийн ирээдүйд хэрхэн хүрэх вэ гэдэг газрын зурагчлалаа төлөвлөгөөгөө зурсан байдаг. Энийг бүр маш том зүйлийг эхлүүлсэн.
Ингээд магадгүй тэр санхүүгийн асуудлаа шийдсэн байдаг. Тэр дэлхийн томоохон хөрөнгийг эзэмсэж байгаа хүмүүсийн дунд ямар ойлголт өгөх вэ гэхээр та мөнгөний төлөө ажиллаж гисэн үү эсвэл мөрөөдлийн бодлоо ажиллаж гисэн гэхэд дийлэх хүмүүс мөрөөдлийн бодлоо ажиллаж гисэн гэж. Бид нар тэгтэл яадаг вөхөр өглөөс эрэхтэй санхүүгийн хөдлөөс ирдэг. Мөнгө бодчихсэрэл. Мөнгө бодож ирдэг. Тэгэхээр энэ жижиг чулууг харах юм бол бид жижиг чулуутаа л тойрсоор. Том зургийг харж том чулууг даах юм бол бид томоор хөдөлж эхэлж чаддаг. Тухайлбал магадгүй өөрийнхөө сарын цалинг амьдралдаа хүргэе гэж төлөвлөх юм бол та сарын цалингийнхаа хэмжээнд амьдрсараа дуусна. Тэгвэл өөрийн ашиг орлогыг хэрхэн нэмэгдүүлэх талаар төлөвлөгөө гаргах хэрэгтэй гэсэн. Хэрхэн мөрөөдөлтөд хүрэх вэ гэдэг зүйлийг. Магадгүй тэр сайн үсийн аян хийж байгаа хүмүүс одоо Монголд маань маш олон сайн үсийн аян эхэлж байна. Тэгтэл тэд өөрсдөө мөнгөгүй боловч тэрхүү мөрөөдлөө биелүүлж чадчих. Ердөө л магадгүй Facebook-ийн 400 мянган гишүүнтэй Facebook-ийн хэрэглэгч нар байна тийм ээ. Энэ группийн хэрэглэгчид бүгд 1000 төгрөг зөвлөл нэгнийхээ санхүүгийн асуудлыг шийдэж байна гэж байна. Дараагийнх дээр нэгнийхээ шийдэг гэж. Магадгүй энэ зөв санаачлах гэсэн. Бид юу гэхээр санхүүгийн асуудлыг шийдэхэд ямар байдлаар хаанаас хөрөнгийг босгох вэ гэдэг зүйлээ бодох хэрэгтэй. Ингэх юм бол мөрөөдлөж. Саяхан магадгүй сонсогчдод маань хүмүүс үздсэн баг. Одоо нөө өвөр Монголын маань алдарт хуурч Монголны 100 их мөр орж ирсэн. Тэгэхээр тэр хүний амьдралыг бүгд сонссон үзсэн. Тэгээ юу гэсэн хэрэг тэр хүн амьдралд нь тийм сайн зүйл байгаа. Гэхдээ одоо тэр хүн бол маш том морин хуурын цогцлбор, маш том морин хуурын сургуулийг байгуулж чадсан. Хэрвээ тэр мөнгөний төлөөс бол ажил хийх байсан. Харин тэр мөрөөдлийнхөө морин хуурын төлөө ажиллаж исэн учраас түүний мөрөөдөл бийсэн мөнгө дагаа санхүүг асуудал шийдэгдсэн. Бас нэг нөө яг ийм үг өгдөг штэ. Мөрөөдөлт хэрвээ мөнгөний төлөө хэрэг ажиллаад ах юм бол та ерөөсөө юунд ч хүрэхгүй. Тэгэхээр мөрөөдлөхийн төлөө ажил. За мөрөөдлөөр ингээд ажиллаад явах юм бол мөнгө чамд аяанда ирнэ гэд тэ. За тэгэхээр энд бол мэрэгжил маш их чухал юм шиг санагдаж байна л да. Яг ямар мэрэгжил сонгох юм бол мөрөөдөлтөө хүрээд за мөрөөдлийнхөө тэр одоо өөрийнхөө хүссэн хэмжээний тэр цалингаа авах боломжтой. За жишээ нь бол би сэтгүүлч мэрэгчлээ. Тэр сэтгүүлч мэрэгжлийн одоо дундаж цалин нь ер нь бол 500 сая төгрөг. За тэгээд нийгмийн татгал шимтгэлээ төлөөд гээд нэг 390 за 400 сая төгрөг авдаг гэж бодъё. Гэтэл тэр хүн өөрөө сэтгүүлч болох мөрөөдөлтэй байлаа. Тэгээд давхар одоо цалин давхар ажил хийх гэхээр өөрөөсөө нөгөө газраас ажил хийх боломжгүй болчдөг. Тэгэхээр яг ямар мэрэгчлийг сонгох юм бол санхүүгийн асуудлыг одоо ямар ч одоо санхүүгийн асуудалтай ямар ч тийм алдагдaltaгүй байх боломжтой юм бол бид нэг зөв үедээ эхлэх хэрэгтэй байна л да. Зөв үедээ бэлэн болсон үедээ. Тэгэхээр магадгүй тодорхой хэмжээнд бага цалинтай байсан ч ажиллаж ийн гэдэг нь нөгөө өөрийн дараагийн алхмыг хийх туршлагыг цуглуулж байгаа. Энэ туршлагыг бол худалдаж авч болохгүй. Тэгэхээр энэ бол туршлага. Тэгээ бага цалинтай байна. Тэгэхээр би одоо яах вэ гэдэг асуудал биш. Эхлээ та ажилдаа 100% хандах хэрэгтэй. Энийг сайн хий. Энийг та аваад ур чадвартай болчих юм бол таны үнэлгээ өсдөг. Тэгэхээр дэлхийн алдартай нэвтрүүлгүүд телевизийн шоунууд байгаа тийм. Опрогийн талаар ярих. Магадгүй тэр хүний амьдралын залуу эдэр нас бол маш хүнд байсан. Гэхдээ тэр хүний мөрөөдөл түүнийг хөтлж исэн учраас тэр дэлхийн том шоу хөтэлдэг байсан. Тэгэхээр юу гэхээр мэдээж хэрэг одоо хүн болгоны цалин бол амьдралд хүрэхэд бол хэцүү. Юу мөрөөдлийн талаар биш, цалингаа яаж хүрэх вэ? Бүр онгоо тийм. Яа ажилтай тулдаа цалинтай тулдаа нэг өртөө байдаг гэж. Ажилгүй бол одоо яана гэж тийм. Тэгэхээр энэ бол та ингэж бодох юм бол буруу байна гэсэн. Та эндээс маш олон зүйлийг суралцж байна гэж бодох хэрэгтэй. Энэ юу мэрэгжлийн хувьд би өсөж дэвчиж байна гэдэг. Дэлхийн хуулийн салбар дээр нэг гадны оюутан Монголын уул уурхайн гэрээ хилцлүүдийн судлахаар ирсэн юм байл. Тэгээд тухайд бол асуусан юм байна. Чи энэ сургуулиас чи зардал өгсөн үү? Чи ер нь баян айлын хүүхдүү яагаад ингэж одоо юм зөвхөн гэрээний ажилт хийхээр ирж байгаа юм? Би дэлхийн томоохон ийм уул уурхайн одоо гэрээний үе шатуудыг, гэрээ байгуулах үе шатуудыг бол судалж байгаа юм аа. Би өөрийнхөө зардлаар явж байгаа. Би бас тийм одоо боломжтой айлах хүүхд биш. Гэхдээ одоо бол намайг ямар ч олон улсын одоо энэ уул уурхайн компани хуулийн зөвлөхөр авахд бэлэн байна гэж. Тэгэхээр бид нар өөрсдөө бэлдэж байгаа гэсэн үг тийм ээ. Мөнгийг хэрэгэл зураагүй хүн дээр мөнгийг өгчвөл тэр хүн маш хурдан хүрнэ. Дэлхийн бүх хөрөнгийг хураагаад
бүх хүмүүс тэнцвэртэйгээр хувааж өгөхөд 7 хоногийн дараа л баян ядууг ялгаа гардаг. Тэгээ энэ юу гэж ихээр бид нар магадгүй мөрөөдлийн тэр эхлэлд санхүүгийн бэрхшээлүүд мэдээж хэрэг хамгийн түрүү тулгарч байгаа. Тэгтээ тэр зүйлийг бид нар тодорхой хугацаанд энэ асуудалтай одоо нүүр тулах хэрэгтэй болж байна. Ингэсний дараагаар бид суралцсан, ур чадвараа хөгжүүлсэн. Одоо тэгвэл бид санхүүгийн асуудлыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж. Өсгөх, өөр харцуудыг авах. За ямар харц. Тухайлбал манайх дээр ийм байна л да. Одоо хэвлэл мэдээллийн салбарын хувьд бол үнэхээр олон өрсөлдөөнтэй хэцүү байна. Тэгвэл юг үнтэй адилхан хуулийн фирмүүд маш олон өрсөлдөөнтэй. За урлагийн салбар дээр ихэд маш олон жүжигч чадварлаг хэрнээ маш бага цалинтай продакшнд дөнгөж туслах одоо дүрийг авч одоо ажилладаг хэлдэг. Тэгвэл хин нөгөө нэг мөнгө харж явсан бол яах вэ? Арай өндөр цалинтай өөр мэргэжлийг сонгоо солио явчихдаг. Үнэхээр юм болохгүй байна гэдэг. Сая нэлээд хэд хоног өмнө нэг хүн хэлжсэн. Соёлын урлагийн сургуульд урлаг судлаач гэдэг ийм анги байсан юм аа. Тэгээд тэр бол хаагдцсан. Тэгээд одоо миний мэргэжил бол хаагдцсан мэргэжлээ. Одоо хаагдцсан юм уу? Хаагдцсан. Урлаг судлаач чинь 2-3 жилийн өмнөөс хаагдсан байна те тэгвэл. Тийм бол тэр хүнтэй тэгээд тэр хүний ярьж байгаа ингээ сонсохоор юу гэхээр магадгүй тэнд сурсан надад бол одоо юу гэдэг одоогийн амьдралд ингээд ямар ч хэрэг болоогүй ч гэдэг юм ийм зүйлүүд бодож байгаа. Гэтэл тэнд хамт олонтой байсан. Тэнд тодорхой хэмжээний өөрийн гэсэн зүйлүүдийг нээж ил байсан баг. Тэгэхээр хэрэггүй зүйл байхгүй. Гэхдээ хэрэггүй зүйл байхгүй бүх зүйл рүү өөрөө зориулж зарцуулж болохгүй. Өөрийн мөрөөдөл чинь сэтгүүлчгүй л тэр сэтгүүл зүйн салбарт байж иж мөрөөдлөө биелүүлэх юм. Энэ бол гарцаг үнэ. Тэгэхээр бид нэр одоо төлөлтийг хийх хэрэгтэй болно. Мөнгө зарцуулах зүйлийг зөв хийх хэрэгтэй. Мөрөөдлийгөө төлөөд бүх мөнгөө үрж болохгүй. Warren Buffett гэдэг хөрөнгөний зах зээлийн залмаас эцэг үүжсэнгээр хэрвээ чамд өндөг байгуул хизээч нэг сагсанд битгий гэрэ гэж. Хэрвээ сагс хагарах юм бол бүх өндөг агарна. Тэгэхээр хоёр хэсэгт хуваа. Хоёр хэсэгт үндэстэй хуваа. Өөрийн орлогын үсрэг. Тэгэхээр тэр нь юу гэлж байгаа вэхээр бид нэр заавалчгүй ажлын байрнаас гадуур ч юм уу хийх ажлаас гадна өөр бас ажлууд байна гэдэг. Тэгээ энийг бол ханаас хийж боломжтой. Тэгээ энэ гарцуудыг хайх хэрэгтэй. Тухайлбал олон улсын тэр интернет худалдаан дээр Монголын Чингис хааны зурагтай 500 төгрөгийг $10 болоо $20 зарна гэж тавьсан байсан. Тэгэхээр дэлхий дээр хэдэн тэрбум байгаа лээ. Тэгээд тэн дээр тайлбар нь болохгүй. Энэ бол Монголын одоо тийм их Монгол улсын эзааны дэвсгэрт мөнгөний дэвсгэрт байгаа гэсэн. Тэгээ магадгүй 500 төгрөгийг тавиад тэр $20 зарагдлахаар ойролцоогоор одоо гэдэг 38,000 төгрөг ч юм уу 30 гаруй мянган төгрөг бараг 40,000 төгрөг болчих шүү дээ. Тийм ээ? 40,000 төгрөг. Тэгэхээр 500 төгрөг 40,000 төгрөг. Оросын хэд оюутнууд яасан гэхээр Оросын тэр мөнгөний дэвсгэрний дугаарын серийн дугаар нь зарим тэр утасныхаа дугаартай адилхан байдаг юм. Тэгээд тэд нэр оюутнууд юу хийсэн гэхээр өөрсдийн орлого олохын тулд эхлээд байсан мөнгөний дэвсгэртийнхаа дагуугаар утсаар залгаж утсан гинэ. Таны утасны дугаартай адилхан мөнгөний дэвсгэртэй та хөдөлж авах уу гэдэг. Тэгээ энэ бизнес нь маш гайхалтайгаар хурдтайгаар өсөж эхэлсэн байна. За. Тэгэхээр магадгүй нөгөө нэг танд гайхалтай санаа байвал санхүүг босох боломж ямагт байдаг. Бид байхгүйгээд бодчихвол хизээч энэ зүйлүүд байдаггүй байна. Нөгөө талаар бас юм байсан ба. Хүүхдүүд нэг энэ Америкт болсон бизнесийн санаа юм шиг байна. Нөгөө Санта Клаус руу захиа авчихыг хүсдэг юм байна л да. Ингээсээ тэгээс. Тэгээ нэг нөхөр юу гэсэн гэхээр вебсайтн дээр тийм зар тавьсан. Тэгээ тэрний юу гэсэн гэхээр Санта Клауст захиа өргөж өгнө. Тэгээ төлбөр $1 гэсэн. Тэгсэн маш олон мэйл ирсэн гэж байгаа. $1 шилжүүлээд олон улсын картаа шилжүүлээд тэгээд маш олон захиа авчихсан. Тэгээ нөгөө хүн гайхаад яасан гэхээр буцаагаад Сантагийн өмнөөс өөрөө яасан гэхээр хүүхдүүдэд захиа авчихсан. Уншаад. Тэгээ $1 авцсан учраас байхгүй. Бас сэрэглэн биш үү? Тэгээ тэр бол одоо хүүхдийн нэг тэр бэлэг зуучлалын үйлчлэгээний компаниг байгуулах санааг ингэж хийсэн. Дэлхийн худалдааны Amazon болон Apple гэдэг юм энэ зүйлүүд шууд том байгууллагаас эхэлж байгаа юм билээ. Тэгээ тэд нар бол ингээд Crash байгууллагын доотлын ашиггүй талбай гэдэг ийм зүйлүүдээс бизнесийнхаа дөнгөж офс эхэлж тавьж исэн байдаг. Тэр энэ зүйлийг хийх явцад маш олон бэрхшээлүүд гарч байгаа. Нөгөө нэг мөнгө маань зээлийн асуудал гарч эхэлнэ. Таатай орчин биш байна гэдэг. Тэгвэл нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Энэ бүхийг давхад бид нөгөө нэг мөрөөдөл гэдэг зүйл байна. Та мөнгө босгох биш, мөрөөдлөө босгохын төлөө явж байгаа. Харин тэрийг босгоход магадгүй мөрөөдөлтөд хүрэх тэр хүсэл тэмүүлэл тэр эрч хүч чинь таны санхүүг босгоход тусцаа үзүүлж байна. Дэлхийн одоо алдартай тэр одоо нэг брендинг
одоо Италийн гутал лидер гэдэг тийм том үйлдвэрүүд байдаггүй. Маш цөөн одоо чанартай жижиг үйлдвэр байдаг. Тэгээ тэр цөөн гардаг учраас чанартай. Тэгээ маш үнэтэй зардаг. Тэгвэл магадгүй бид нар их олон юм ингээл гаргаал зараал гэхээс илүү санаагаа зөв болчвол санхүүгөө босох боломж ямагт байгаа л гэсэн үг. Тэгээ Монголын маань зарим хүмүүс хэлдэг юм лээ. Монголын санхүүгийн бизнесийн одоо энэ судалгаа их докторгүй, их хэцүү. Хамгийн боломжгүй гэсэн бизнесүүд хүртэл амжилтанд хүрсэн гайхаад байдаг. Тэгээ энэ үхээр магадгүй тэр хүмүүс мөрөөдөлтөй хөдлөө зоригтойр алгасан. Эрсдлийг тооцоолсон, эрсдлийг хит их үнэлсэн, эрсдлээр тургуулсан мөрөөдөл бол хийцэж бүтэх. Тэгэхээр бид нар алдаа гарах нь мөрөөдлийн төлөө зүтгэхэд үнэлтүүд ирнэ. Тэгтээ дахиад босгох хэрэгтэй гэсэн. Тэгээ энэ бүхний явцад Warren Buffett ч нь бол тэр хөрөнгөний зах зээлийн одоо томоохон тэр бомтон бол маш удаан хугацаанд хөдөлгөрсөн байлээ. Насны юуг нь харахад бол залуу насаа бол тэгээд дөнгөж одоо тэр хөрөнгөний зах зээл суралцахаас ахуулаад бага түвшинд ажиллах те энэ бүгдээс явж ийж одоо тэр түвшинд хүрсэн. Тэгэхээр баяжхын тулд яарах хэрэггүй. Нэг л өглөө сэрэл баяжчээ, нэг өглөө сэрэл санхүүгийн асуудлаа шийдчихье гэж сэрхээс илүүтэйгээр мөрөөдлийн төлөө явна, түүнд хэрэгтэй хөрөнгө маань юу вэ гэдгээ бод. Хамгийн сүүлийн хөрөнгөл мөрөөдөлд хүрэх тэр зүйлдээ зарцуулах юм бол энэ зөв зарцуулалт. Тэгтэл бид нэр юу гэж боддог гэхээр за яг маргааш болчих юм ч тийм маргааш эсвэл мөнгөтэй болохоор тэр мөрөөдөлтөд хүрэх зүйлдээр зарцуулъя. Маргааш бид нэр одоо сайхан завтай болсон үедээ гэр бүлдээ анхаарлаа хандуулъя. Гэр бүлтэйгээ сайхан байж гэдэг. Дандаа хойшлуулдаг. Хойшоо тавьдаг. Гэтэл бидний амьдрал богинохон учраас бид зөв хөдөлгөхгүй бол болохгүй. Аль болох суралцах насан дээр сайн суралцах хэрэгтэй. Мөнгийг зарцуул. Яг тэр энэ өөртөө хийж байгаа хөрөнгө оруулалт. Та том ордон барья гэж одоо тийм зорж байгаа бол эхлээд та тэрхүү ордон барих газрын зөвшөөрөл авсан байх хэрэгтэй. Ингэсний дараагаар магадгүй тэр хөрөнгө оруулалт гэдэг юм уу холбогд хамтрах боломжуудыг авах. Сэтгүүлчээр ажиллаж байгаа хүний ямархуу одоо мөрөөдлийг одоо өөртөө тавьчихсан байна. Маш олон нэвтрүүлэлт ярьлаа шүү дээ. Ингээд мөрөөдөл. За ер нь бол миний мөрөөдөл үү гэдэг. За миний мөрөөдөл би шот ингээ мөрөөдөл хэлчих юм. За нууц хийж болно шүү дээ. Нууц хийж болно шүү дээ. Бас ингээ хамаагүй олон хүмүүсийн дунд хэлчихэд гэдэг байхгүй. Гэхдээ би бол өөрөө яг юм зургатаар гардаг хүн бол гэж мөрөөддөг гэсэн байхгүй. Яг тэгвэл анх одоо ичээ орлогч гэдэг юм уу те чимгээгчийг хараад анхаарчаад воо ямар гоё юм бэ энэ хүмүүс шиг болох юмсан гэж анх мөрөөдсөн. Гэтэл сургуульд нь сураад ч гэдэг юм уу яг сэтгүүлч мэрэгжлийн үнцнийг мэдээд ирэхээр нийгэмд одоо тулгамдж байгаа асуудал юу вэ? Тэгээ ямар асуудлуудыг гаргаад хөндөөд яриад ирэх юм бол бас энэ нэг хүнд хүрчих юм болов уу гэсэн тийм зүйлүүдийг л одоо төлхөөдөө бас мөрөөддөг болчиход байна да. Тэгэхээр энэ нэг зөв үнцийн зөв зүйлээ ойлгож байгаа гэсэн үг тийм. Ажиллаж үзэж байгаад ойлгож байгаа. Анх бол би хуульч болж байхдаа юу гэж боддог гэхээр өөрөө ингээд шүүгчээр төсөөлдөг юм уу, прокурор ч юм уу тийм. Тэгээд төрийн хувц өмсөн зогсож байгаа төсөөлдөг гэсэн. Дараа нь ажиллах явцдаа бол ойлгож гисэн. Хууль маш олон салбарлалт юм байна. Тэр дундаа бол заавалжгүй хуульч болон шүүгч болох албагүй юм байна. Заавалжгүй прокурор болох албагүй юм байна. Би л тэр хоёрыг гэж бодож исэн юм байна. Тэгээ энийг үлж яах вэ? Магадгүй би нөгөө мөрөөдөл зорж исэн зүйл маань. Энэ мэрэгчлэлийг одоо зориод ороод ирлээ. Тэр мэрэгчлийг олж авахд би ажиллах тусмаа ойлгож эхэлж байгаа. Бид баяцсан хүмүүсийн амьдралыг харахаар энэ хүн ямар баян яаж баяцсан бэ гэж бодоод байдаг. Тэгтэл хүмүүсийн тэр нөгөө амжилтын түүхийн одоо товчлыг хараад байдаг. Гэтэл ухтаа бол тэр хүн яаж зовсон юм бэ гэдгийг эхлээд бас харах хэрэгтэй. Санхүүгийн асуудлуудыг шийдий энийг одоо их амар хэлбэрээр шийдэх гэж хүмүүс хичээж байна. Энэ буруу өөрийн биеэр мэдэрч ийж мөнгийг үнцнийг ойлгодог. Тэгээ магадгүй юу гэхээр одоо бид нар тэр сурагчны дутсан юм зүйлүүд уг нь бол боломж ивэл эхлэх хэрэгтэй нөө. Яаж нэг гэсэн тэр нөө герман улсын хүүхдүүд бол нөө ажил хийж эхэлт юм байна. Ээж аав нь ажил хийх цагийг зөвшөөрөөд ингээд ажлыг хийх. 10 жилээс нь гэсэн үг үү? Тий 10 жил гэж одоо тэдний коллеж хийвэл орохоор. Манай дээр болохоор чин 16 нас хүрсэн бол эцгийн зөвшөөрлөөр тодорхой богиносон цагаар бол ажиллаж болж байгаа. Тэр ингээд ажилдсан хүн чинь мөнгөний үнцнийг мэдж байгаа. Тэгэхээр магадгүй мөнгийг яаж зарцуулах мэддэг болсон. Тэгэд магадгүй хүүхдийн сайхан явахыг харахыг хүсэж байгаа бол яг
гоё хувцас, гоё утас гэхээс илүү. Одоо машины дайтай утаслууд их харагдаж байна. Машины зар дээр тавьсан үн, хуучин машины үн, шинэ утасны үнийг харахаар бараг адилхан болчихсон. Тэгэхээр энэ зүйлийг бариулснаар хүүхд ирээдүйдээ мөрөөдлийнхөө төлөө явах уу, хөрөнгө рүү явах уу? Хүүхдийнхээ бас бид нар ирээдүйг бодох хэрэгтэй. Залуучууд маань бол маш олон зүйлүүдийг ингээд зорж байгаа, төлөвлөж байгаа, ажиллаж байгаа. Тэгэхдээ их цагаар ажилласнараа одоо мөрөөдөл төрж байгаа зүйл биш ээ. Их цаг ажиллалаа гэвэл би мөнгө олоод байна гэж бити бод. Үр дүнтэй ажиллавал би илүү хурдан мөрөөдөлд хүрэх юм байна. Санхүүгийн одоо зохицуулах боломжтой. Тухайлбал одоо би одоо юу гэмтэй ингийн жишээлбэл бараа болгол илүү их цагийн хувьд бол илүү их сайн ажлын өндөр үнэлгээтэй мэйгээд бараа болгоод байвал одоо тухайн үедээ л хэсэг хугацаанд магадгүй цалин өндөр юм шиг санагдаж. Угтаа бол тэр яг мөрөөдөл рүүс нь бүр холбуулцдаг. Тэгэхээр магадгүй мөрөөдөл гэдэг зүйл чинь таныг хиттэй очих зүйлийг зорж байгаа болохоос ш өнөөдрийн асуудлуудыг бид хараж төлөвлөж мөрөөддөггүй гэдгийг л ойлгох хэрэгтэй. Тэгээд та бүхэн мэдж байгаа сонсогч нар дэлхийн 2 дугаар дайны дараагаар улс орнуудын хувьд бол маш хүнд үе эхлэхэд тэр хүмүүс хоолны төлөө юу ч хийхэд бэлэн байсан үе эхэлж ийсэн. Тэгээ ийм үед өнөөгийн одоо дэлхийг удирж байгаа томоохон бизнесийн томоохон байгууллагууд үүсгэн байгуулагдсан байдаг. Тэгэхээр бэрхшээл ирээд байна гэдэг чинь санхүүгийн асуудал байна гэдэг чинь тэрний эсрэг тэрийг давах аргыг хайж байгаа хүн бол мөрөөдөлд хүрч байгаа. Хөгжмийн хамгийн сүүлийн одоо мөнгө шахаад хөгжмөө авж байгаа хөгжимч нь л тэр хөгжмийг төгс эзэмштлээ хичээл. Өөрт байгаа мөнгөө цуглуулад спортын дугуулан секцэд явж байгаа хүн тэр спортын бүх боломжт арга техникийг сурна. Тэгэхээр тэр хүн мөрөөдөлд хүрнэ. Бэлэн зүйл дээр тавигдсан зүйл хизээч мөрөөдөлд хүрэх зүйл рүү тэрийг хөгжүүлж чадахгүй. Тэгэхээр бэрхшээл гэдэг бол магадгүй бидний тэр одоо санхүүгийн асуудал гэдэг бол бидний мөрөөдөл хүрүүлэхэд хөшүүрэг бидний шалгалт гэсэн. Бид нар бүгд шалгалт өгч зөвшөөрөл авдаг шүү дээ. Жолооны шалгалт өгч зөвшөөрөл авна. Тэхийн тулд эхлээд машиныг унтраахгүй байх хэрэгтэй, зөв барих хэрэгтэй. Тэр тугийг тойрох, тугаар урагшаа явах гэдэг дороом гэдэг тийм жолоодлогын талбай дээр гарах хэрэгтэй. Мөн тэр дүрмийг уншиж, тест бүгэлж, шалгалт өгч тэнцдэг. Ингэж жолооч бол. Ингэсэн жолооч маш сайн. Тэгтэл магадгүй хүмүүс юу яадаг вөхөр үнэлгийг авчиж болохгүй юу? Ингээд шууд л ингээд очиж болохгүй. Ингэх юм бол ур чадвар тутна. Ур чадваргүй хүн эзэж мөрөөдөд өрөхгүй шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр магадгүй тэр өнөөдөр та санхүүгийн асуудалтай байгаад эндээ гутарж байгаа бол битээ санаа зовоорой. Энэ гутарч одоо өөрийгөө улам доошо татхаас илүүтэйгээр энэс хэрхэн гарах вэ гэдгийг зүтгэж үзээрэй. Ажлынхаа цалин тааруулъя, ажиллая да гэж бодож байгаа бол битээ ингэж бодоорой. Энэ ажлыг би маш сайн хийгээд үзье гэж бодоод үзээрэй. Ингээд өөрчлөлтийг харах хэрэгтэй. Энийний дараагаар бидний хийсэн ажил, бидний явсан зүйл, зүтгэсэн зүйл хизээ нэг цагт үр дүн хүргэдэг. Энэ магадгүй харин бид нар дээр нэг ойлгох хэрэгтэй юм бол бид зөв зүтгээд байна уу, буруу зүтгээд байна уу? Мөнгийг олоход муухраар ажиллаад байна уу? Эсвэл мөнгийг зөвөр олох арга хайх ёстой юу гэдгээ зөв бодох хэрэгтэй. Одоо сүүлийн үед бол яригдж байгаа нь Азийн Jack Ma тийм. Jack Ma-гийн амьдралын түүхийг бүгд одоо сонирхож уншиж мэдсэн баг. Тэгээ амьдралын өөрийнх нь эхлэл нь бол төдийлөн сайн биш байсан. Өөрөө ч тэр галж. Цагийн үнэлгээ нь маш бага. Тэгвэл тэр хүн ийм зүйлтэйгээ эвлэрээгүй энээс хэрхэн гарах арга замыг л хайсан баг. Тэгэхээр бид бас энийг хайх хэрэгтэй. 18 настай байж тэр бомтон болохыг хүсэж байгаа бол энэ бол буруу мөрөдөл. Харин 18 настай байж би тэр бомтон болчвол хэрхэн тэр бизнесийн байгууллагыг удирдах чадвар суралцах вэ гэж өөрийгөө хөгжүүлж байгаа юм бол хамгийн зүйтэй. Гадагшаа явж ажил хийгээд ингээд маш хүнд байдаг юм байлаа энэ. Уг нь бол цалин сайхан гэтээ хүнд байдаг юм байлаа гэж. Энэ эргүүлэл юу хэлж байгаа вэхээр буруу газар ажиллаад та өөрийгөө зовоогоод байвал та маш хурдан шантарна. Тэгэхээр зөв аргаар явах хэрэгтэй байна. Зөв зүйлийг сурч, зөв чиглэмжтэйгээр. Зөв чиглэл. Одоо ер нь бол Монголын залуучууд Солонгос руу явж байгаа шүү дээ. Тийм. Одоо бүгдээрээ л ажил хийх гэж явж байгаа. Тэгээ одоо өнөөдрийн 600 сая төгрөгийн цалин амьдралд хүрэхгүй байна.
ерөөсөө болохгүй байна. Тийм учраас Солонгос явъя гэдэг. Ингээл явж шít. Тийм тэгээд яг Солонгост сурж исэн маш олон хүмүүс байна. Солонгост ажиллаж исэн олон хүмүүс байна. Гэхдээ эдгээр эрэхтэй бол нэг арай илүү шинэлэг зүйлийг олцсон ирдэг. Зарим нь бол одоо юу гэдэг нь тэндээс Солонгосоос дэлгүүрийн үйлдвэртэй нь одоо тохиролцоод энд худалдаа эхэлж одоо өөрийнхөө тодорхой бизнесийг эхлүүлж байгаа хүмүүс байна. Эргүүлээд бид юу гэхээр мөнгөний урсацыг харах юм бол Солонгосоос Монгол руу магадгүй жуулчдыг олж ирэх ийм боломжууд байж болно. Мэдээж ажлын эхлэл өөрөө тийм сайн эхэлдэг ажил бол байхгүй. Бүх зүйл багаас эхэлж байгаа. Гадаад ажиллаа гэж муу байна гэсэн үг бас биш л дээ. Сайн байна. Тэгвэл насаараа бол тэгж ажиллаж чадахгүй гэдгээ л ойлгох хэрэгтэй. Мэдээж бидний эрч хүч тодорхой насны хувьд төвшөнд бол байгаа. Тэгэхээр тийм төвшөнд байгаа юм чинь бид яах ёстой вэ гэхээр тэр хүртлээ яаж зүтгэж өөрийн зүйлийг бий болгох вэ гэж. Тэгэд Монголд яг үнийг хэлэхэд цалингийн үнэлгээ бол дунд харав. Нөгөө төр бол хүмүүс бас гайхмаар хүмүүс байна шүү дээ. Цалиндаа тааруулж амьдарч байгаа хүн баг байхгүй. Дандаа цалингаас дээгүүр зарлахтай. Тэгэхээр юу хэлэх гээд байгаа өнөөдөр бид нар санхүү мөрөөдлөг ярьж байгаа. Өнөөдөр та тансаглах биш, өнөөдөр та химнэгч байгаа чи. Билл Гейтс хүртэл одоо хүртэл төргөө олны хоолноос аваад идээл байна гэж. Тэ? Энэ бол хэмжээ. Мөнгө бол хангалттай. Тэгээ юу хэлж байгаа вэхээр бид магадгүй химнэлт, за санхүүгийн сахилга бат, за хуримтлал гэдэг энэ зүйлүүдийг зөв ойлгох ёстой. За өөртөө орлогогүй хүн бол мэдээж хуримтлал үүсгэх боломж байхгүй. Тэгэхээр эхнийхээ хуримтлалуудыг бол бүрдүүлэх хэрэгтэй. Тухайлбал ялангуяа 10 жилийн ерхий улсын сургуулийн ахлагангийн сурагч нар бол ахлаганд орохдоо өөр хуримтлалыг бий болгож байгаа хэрэгтэй. Тэгээд төгсөхдөө өөрийн сургуульд суралцах, гадагшаа явах гэдэг юм уу, хэлний бэлтгэд оролцох гэдэг юм уу, тэр тэтгэлэгт орох, материал бүрдүүлэх мөнгөнд үгээд энийг одоос эхэлж цуглах хэрэгтэй. Урлагаар явна гэж бодож байгаа бол одооноос эхэлж урлагийн сургуулийнхад тэр төлбөрийг өөр цуглуулж эхэлнэ. Энэ ихний хөрөнгө оруулалт гэдэг маш чухал байдаг. Түүнээс дараагаар мэдээж хэрэг орлого ажилтай хүмүүсийн хувьд бид нар тэр юу гарч эхэлж байгаа нөхөр тодорхой хэмжээний хуримтлалуудыг бий болгох хэрэгтэй. Одоо тэр 10 жилийн хүүхдэд яаж хуримтлал бий болох вэ? Төрсөн өдрөө нээж аав нь бэлэг өгөх юм бол, мөнгө өгөх юм бол тэрийг хуримтлал болгож болно. Өдрийн цайны цаг дээр хоол өдөр гэх юм бол тэрнээсээ бас тодорхой хэмжээ. Бид нар баг гэж голоод байдаг. Хамгийн буруу алдаа бол. Тухайлбал нэг ч мөнгөнд үг бол ерөөс тоодгүй. Одоо 100 төгрөг бол мөнгө биш болчлоо гэдэг. Туслыг хураавал далай. 100 хүнээс 100 төгрөг зөвлөвөл мөнгө. Таны өдөр болгоны 100 төгрөгийн хэмнэлт эзэнийн цаг танд хуримтлалыг бий болгоцсон байдаг. Дансандаа тодорхой хэмжээний хуримтлалтай, халаасандаа тодорхой хэмжээний мөнгөтэй хүний сэтгэлгээ бас өөр байдаг гинэ. Ямар ч мөнгөгүй сэтгэлгээ бол хит хийсвэр байдаг. Мөнгөтэй хүн бол төлөвлөгөөтөөр санхүүг төлөвлөж чадчих. Жишээлбэл надад тэдэнд өрөө. Тэгвэл энэ мөнгийг яаж би өсөж үржүүлэх вэ? Бодож болж байна. Огт мөнгөгүй хүн бол хуримтлалгүй хүн бол мөнгө яаж олох вэ гэж ерөнхий бодол. Хит их ерөнхий юмнууд л бидрийг нөө үрдэнгүй байдлуудыг гаргаж эхэлдэг. Аюултай. Одоо магадгүй ингээд банкуд дээр юм үйлчлэгнүүд байна тий. Хүүхдтэй гамт өсөх одоо хадгаламж гэдэг юм олон хадгаламжийн үйлчлэгнүүд байна. Түүнээс гадна зарим хүүхдүүд нөө тодорхой юм мөнгөний гахаа эдэрт мөнгө цуглуулад ундуу дуу авч байгаа. Энэ бол зөв харилцааг бий бол сурч ин гэсэн үг. Тэгэхээр олсныхын хэмжээгээр үрдэг биш. Хэрэгцээний хэмжээгээр үрдэг. Хадгаламж гэдэг бол төлөвлөгөөт байх хэрэгтэй. Бид нар магадгүй утасны төлбөрийг төлдөг шүү дээ. Innovation scam-ийн төлбөр төлдөг. Бид нар байрных мөнгөд өгдөг. Тэгвэл түүнтэй адилхан хадгаламжийг хийдэг байх хэрэгтэй. Одоогийн нөхцөл байдал хүү таарав хадгаламжийн баг байгаа гэж байгаа боловч ер нь бол хиттэй энэ бол зөвхөн өнөөдрийн асуудал. Хиттэй магадгүй бол энэ өсөхийг бол үүсэхгүй. Тийм ээ. Бас мөрөөдлийн нэг том гишүүр дээр юу гэхээр яг мөрөөдөлтөд хүрэхэд мөнгө тутчлаа дах зүйлсүүд гарч эхэлдэг. Тэр яаж юм нөхөр аргадаж мөрөөдөлтөд хүрч байгаа юм бэ? Бид аргадаж биш бид өөрөө авч чадхаар тэгж өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй.
хөгжсөн хүн хизээд үнэлэгдэх. Чадвартай. Тэгвэл энэний төлөө бид нар зорих хэрэгтэй. Дансандаа 100 саятай байснаас 100 саяараа тархиндаа хөрөнгө оруулалт хийчихвэл та өөрөө тэр 100 саяыг жилийн дотор 2 жилийн дотор л олчихно. Гэхдээ хэдий ч нэ чадвартай байгаад ч гэсэндээ хүссэн газар ажиллаж чадахгүй байгаа залуус Монголд бол зөндөө шүү дээ. Тий, одоо за тэгэхээр одоо нэг сөрөг юмнууд байгаа шүү дээ. Бид нар танил тал гэдэг юм уу? Асуудлууд гарч эхэлж байгаа тий. Тэгэхээр нэг зүйл байна. Бүтээгч бас байж болох юм байна. За. Яагаад заавалчгүй тэнд гууж ажиллах ёстой гэж. Өөрөө шин зүйлийг бүтээхээр зорих хэрэгтэй. Яг ийм бодолтой байгаа зориг нэгтэй хүмүүсээ олж авах хэрэгтэй. Ингээд баг бүрдэх юм бол тэр мөрөөдлийг харин биелүүлэх бүрэн боломжтой. Тухайлбал магадгүй за энэ одоо байгууллагын нэр хүнд талж байгаа шүү дээ. Хүмүүс ингээд телевизийн гоё хөтлөгч ингээд болын нэг гэж ярьж байна. Тэгтэл одоо үн төлбөргүй бид нар олон нийтэд өөрийгөө мэдээ бэлж хүргэх боломжууд байна. Facebook-ээр уул нь сошиал одоо нэлээд хөгжөөд байгаа шүү дээ. Тэр одоо магадгүй зарим одоо телевизийн хөтлөгчдийн хүмүүс сандгүй шүү дээ. Энэ хоолой нэг тань сонсогдоод байна. Хаана харлаа гэдэг. Царийг харахад танихгүй нэг. Тэгтэл Facebook-ийн таньдаг хүмүүс зүрхтөө гайхшгашгаа сайн байна гэдэг өнгөрч байгаа шүү дээ. Талцаагүй ч юм. Тэгэхээр бид боломжийг заавалчгүй тийм хатуу байдлаар бити хараа. Одоо юу гэдгийг бидний дунд амьдрал дээр маш хүнд зүйлүүд байдаг. Тэгээд элэг бүтэн гэр бүлийг мөрөөдөхөд боломжгүй бас зүйл гарч эхэлнэ. Бидний амьдралд ингээд хагацал гэж байна. Тэгэхээр энэ болгоныг бид одоо мөрөөдөд хийж болохгүй. Энийг орхих хэрэгтэй. Ирээдүйд харин элэг бүтэн амьдралыг өөрөө бүтээ гэж мөрөөдүүл зүйтэй. Өнөөдөр хин нэгэн гадуурхтаад хин нэгэн дарга бол ихэд мэдээж хэрэг маш олон асуудлууд гарч эхэлдэг. Тэгвэл тэр зүйлийн даргаас илүү үнэлэмжтэй би хүн болё гэж мөрөөдөх хэрэгтэй. Нөгөө л өмнө ярьжсэн нөгөө зөв хандлага гэдгийг л өөртөө бий болгох хэрэгтэй юм шүү дээ, тийм ээ. Тэгэд мөнгийг бид нар мөнгөнд дурлж хайрлах биш. Мөнгийг бол бид хэрэглээ төвшнөөс нь харж сурах ёстой. Бид мөнгийг захирдаг. Эндээ өөртөө итгэх хэрэгтэй. Та мөнгийг захирдаг. Түүнээс мөнгө биднээ захирдаг биш. Зарим төрлийн тохиолдлууд хүмүүс хэлэх байх л та. Мөнгө захираад байна штэ гэж. Мөнгийг та эзэн цагт захирах цаг ирвэл мөнгө таны захирагддаг хэрэглэг түн л болж явж байгаа. Тэгэхээр бид нар одоос эхлээд одоо энэ одоо магадгүй өрн 7 цаг ирж байна. Тэгэхээр энэ 100 нас эхлээд гэдэг юм. Одоо энэ хавраас эхлээд яг ханш нэгээд өвс ногоод хэлгрээд гол мөрөн одоо урсаж эхлэх үед миний мөнгөний хадгаламж эхлэх ёстой. Миний мөнгөний төлөвлөлт бий болох ёстой. Машингийн утсан дээр хүртэл одоо зарлахын орлогын одоо юм бүртгэл хийдэг аппликейшнуд байна. Энийг та хэрэгэл. Задгаа мөнгөд гэрт байгаа задгаа мөнгнүүдээ хизээж бити хай. Тодорхой байдлаар хадгал. Ингээд ирэхээр мөнгөтэй зөв харьцахад мөнгө өөрөө бас хүнийг одоо зөв зэгцтэй болгож чаддаг. Тухайлбал бид нар мөнгөний базаал чулуудаад хаяал маш олон зүйл ингээд үйл тоомсорлдог. Энэ бол буруу. Энэ хандлагын асуудал бай тээ. За тэгэхээр санхүүгийн асуудлаас гарахад тодорхой хугацаа хэрэгтэй. Тэгэхээр өнөөдөр шууд гарч байгаа юм биш. Тэгэхээр санхүүгийн асуудалгүй байхын тулд бид нэр алхмуудаар шинээр алхах ёстой. Тэгэхээр магадгүй өнөөдрийн ярилцсан зүйл юм аа дүнх юм бол тийм ээ. Бид эхлээд зөв их усүртэй болох юм байна. Шууд гинт баяжна гэдэг зүйл бол байдаггүй юм байна. Хоёр дахь зүйл маань бол мөнгийг зөв хэрэглэх арга суралцах ёстой. Мөнгийг зөв зүрдээ зарцуул. Өөрт хэрэгтэй зүйлдээ зарцуул. Гурав дахь зүйл нь нөхөр хуримтлалыг тодорхой хэмжээнд бий болгох сурыг. Хуримтлалыг. За үүний дараагаар бид огт мөнгөгүй байвал бид яах вэ? Бид хөрөнгийг бий болгох гарцыг хайх ёстой. Монгол руу магадгүй хөрөнгө оруулах сонирхолтой тодорхой тооны маш олон хүмүүс байдаг. Гадны. Одоо ч бидний одоо хөрөнгө оруулалтаар явж байгаа компаниуд, барилга байгууламжууд олон зүйл байна. Энэ зүйлийг олж харах хэрэгтэй. Мөн нөгөө талаараа зөвхөн барилга байгууламж бодит бит байдлаас гадна оюуны хөрөнгө гэдэг маш том зүйл байна. Гайхалтай шинэлэг санаа байгаа тэрийг өөрийн оюуны өмч болгож чадвал тэрийг та өөрийн хэлсэн хэмжээгээр сонирсонд худалдах боломжтой. Тэгэхээр энэ бол одоо бид бүхний хэрэгэлдэг Coca-Cola, бид бүхний нөгөө нэг одоо байдаг нөгөө Smile-ийн тэмдэг. Зөвхөн энэ логонууд л хэдэн саяар үнэлэгдэх хэмжээний өндөр үнэтэй оюуны өмчтэй байдаг. Тэгэхээр ягаад магадгүй
зүгээр таны өглөө зурсан нэг зураг бүртгэл та тэрийг нэг бизнесийн байгууллагад зарж болохгүй гэж. Гэт бид нар бодох юм бол маш олон гарц байгаа. Бидний ганц том асуудал нь юу гэхээр боломжгүй байдал бидний бэрхшээлүүд бидний нүдийг тагилцаар байгаа. Мөрөөдлөөс холдуулсаар байгаа. Тэгэхээр энэ зүйлээс бид нар сүрж босох хэрэгтэй. Ингэж сүрхэд таны мөрөөдлийн зүйл мөрөөдөл танд туслана. Мөрөөдлөө эзэж бити орхиорой. Мөнгөгүй хүн мөрөөдөж чаддаг. Энэ зүйлд итгээрэй. Мөнгөтэй хүн ч мөрөөж чадна. Мөрөөдлийг биелүүлэхгүй нь гэдэг бол зөвхөн танаас хамааралтай. Бидний 10 жил би мөнгөгүй байсан гэж одоо тэгэл энэ амьдрал дуусчихна гэж бити бод. Өөрчлөх боломжууд бий болно. Энийг та болохгүй байвал өөр замаар ахаад яв. Магадгүй хаалга төвжээтэй байна гэдэг Бурханаас үгэлж орилж, чарлж хаалгыг түлхэр өгөөч гэхийн оронд тэрхүү байрны цонхон онгорхоо гэдгийг санах хэрэгтэй. Таны одоо зүтгээд байгаа зүйл болохгүй байвал тэрийг арай өөр арга хэлбэрээр зүтгэж явах зам байх гэдгийг л санах хэрэгтэй. Энэ бол бидний нөгөө нэг хүсдэг сагуугийн эрхчлөө. За ингээд магадгүй юу гэдэг юм те хүн болгоны л төлөвлөлтийн зүйлүүд арга барилууд өөр бах тий. Сардаа хөрөнгөлийг хийдэг, өдөртөө хөрөнгөлийг хийдэг. Тэгээ хөрөнгөлийг бол ямар ч гэсэн ямагт байлгаарай. Тэгээ одоо төрөвчөнд байгаа мөнгнүүдээ эхнээс нь зэгцлээрэй. Тэгээд шаардлагатай зүйлээ цаасан дээр бичээрэй. Одоо яг нэн төрөнд над юу хэрэгтэй. Дулаарж байгаа надад дулаан хавар наврын болтой юм хүртэх хэрэгтэй. Энэ чухал байна. Би Хятадтай юм бол олон улсын чиглэлийн байгууллагад ажиллана гэх юм бол хэлний бэрхшээлт тэгвэл хэлний хамгийн боломжтой мөнгө төлбөрийн хувьд боломжтой тий нөхцлөөр сурах боломжууд байна. Ер нь бас төлбөргүй сурах сургалтууд байдаг. Тэр зүйлийг гадагшаа ухаж байгаа хүн бол заавалчгүй гадагшаа авах одоо хэлний бэлтгэлийн сургалтын төлбөрхөөс гадна тэтгэлгүүдэд материалаа өгөөд үз. Магадгүй таныг сургуулсан хариу өгөөд тэтгэлэг өгөөд бүх 100% тэтгэлэгтээ та суралцах боломжууд байна. Тэгэхээр энэ үүдийг та өөрөө л тогшиж хайхгүй бол хий нэг нь таныг ийшээ орооч гэж гоохгүй нь бол ойлгомжтой. Тийм ээ. За баярлалаа. Тэгээд мөрөөдөл болоод одоо санхүү хоёрын бас ялгааг нь гаргаж өгч сонсогчдод маань бас тодорхой мэдээлэл өгсөнд маш их баярлалаа. За ингээд Metro Lounge 91.7 радиотай хамтдаа байсан сонсогч та бүхэнд маш их баярлалаа. Өргөлжлүүлээд хөгжмийн хөтөлбөрөөр хүлээн авсан сонсноо.